Залуучууд бид эх орон үзлээг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлаа дээдлэх, эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсралтай, соёлтой иргэн болж төлөвшөн өөрийгөө хөгжүүлцгээе. Намаа Базар аварт хөдөлгөөр нэгдэг 1987 оны 9 сарын 28-нд төрсэн хов дотод төрсэн байгаа. Эцэг эхээсээ одоо айлын 5 дахь хүү, ихэр 2 хүү болж төрсэн байгаа. Эхнэр хүүгийн хамт Төв аймагт амьдардаг. Манай эхнэрийг Нацаг дуржин шишин хуваар гэдэг. Хүү маань одоо 3 сартай. Би Чингэлтэй дүүргийн онцгой хэлцээ Галтуур унтрах аврах 10 дугаар ангийн салааны 2 дугаар салааны захирагч хийдэг ийм албан тушаалтай байгаа. Чингэлтэй дүүргийн онцгой хэлцэд анх 2010 онд аврагч гал соногчоор ороод 2014 оны хүртэл аврагч гал соногчоор ажиллаж байгаа. Одоогийн хууль сахиулах их сургууль буюу дотоод иргэний их сургуульд онцгой хэлний албаны мэргэжлээ дээшлүүлгээд онцгой хэлний албаны сургууль сураад 4 жил сураад 2018 онд төгсөн. 2018 онд төгсөөд Төв аймгийн онцгой хэлний газрын Галтуур унтрах аврах 24 дугаар ангид салаан зарагчаар томилогдсон ажил жил 5 сар ажиллаад одоо Чингэлтэй дүүргийн онцгой хэлний хэлцээ Галтуур унтрах аврах 10 дугаар ангид 2019 оны 10 сараас одоо хүртэл ингэж ажиллаж байгаа. За ажиллаж байх хугацаанд нийт 1356 удаагийн Галтуурын дуулаас яг салаан зарагчаар өөрийн гал унтрах анги унтрааж ажилласан 889 дуудлага дээр яг өөрөө гар бие өдөртөн оролцож Галтуурыг унтрааж ажиллаж байсан. Эндээс 250 гаруй иргэний амнаас эд хөрөнгө аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум өмч хөрөнгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Хамгийн том жишээ гэх юм бол 2020 оны 6 сарын 7-ны өдөр томилгот харуул элчин үүрэг гүйцэтгэж байгаа хугацаанд 16 цаг 48 минутанд улсын ихтлгүүр 6 дахь Пассатнаас утаа гараад байгаа гэсэн дуудлагаар нийслэлийн онцгой хэлний газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын оператор ахлах шин дугуйлагын мэдээлэл өгсөний дагуу Галтуур унтрах аврах 10 дугаар ангийн 2 дугаар салааны захирагч 8 хүний бүрэлдэхүүнтэй 2 автомашинтай улсын ихтлгүүрийн 1.5 км замыг 1 минут туулж очиж туул хугацаанд очиж байгаа гаднаас салаан зарагч бий гал төмрийн нөхцөл байдлыг гаднаас нь өмнөж дүнлээд шууд нэмэлт дуудлагаар автомеханик шат 2 дугаар дасаг гэсэн нэмэлт дуудлагуудад дуудаж авсан байгаа. Уг гал төмөр дээр бол яг хүрэлцэн очоод бол ихтлгүүрийн 6 давхар Пассатны хэсэгт одоо гал төмөр гарч исэн. Хаягийн дагуу хүрэлцэн очоод шууд 6 давхар руу барилгын дотор шатаар нь одоо гал унтрах дархалтын одоо хоолоо шууд илгээж 6 давхарт гарахад 6 давхрын урсдаг шатаар гал төмөр одоо урсдаг шатанд тулаад ирсэн байсан. Баруун зүүн дэш байгаа ихтлгүүрийн одоо тэр урсдаг шат доошоо хонголтой байдаг учраас маш их хортгийн утаа ялгарсан. Дээрээс гал төмөр одоо шатах туслах материал урсаж унжиж байсан. Тэгээд тэрнээсээ би бусад дасгуудаа нэмэлтээр дуудсан Улаанбаатар хүрээний нийт 8 анги тухайн гал төмөр дээр ажилласан. Нэлийн томоохон гал төмөр байгаа. Анхны дуудлагаар одоо хүрэлцэн ажилласан бий байгаа. За улмаар ихтлгүүрийн 6 давхарт одоо маш их үнэт идэл тийм юу шатдаг одоо хуучны идэвхлүүд их байдаг. Тэгээд гал төмөр одоо тархан дэлгэрсэн бүр нилээдгүйсээ 6 давхраар нилэнхүйтэд тархацсан байсан. Тэрнгээрээ би одоо анх 1-ийн номер 2-ийн номертойгоо явж ороод барилгынхаа одоо урсдаг шатны баруун зүүн талаараа 1-2-ийн номертой 1-ийн номертойгоо давхар унтраах үйл ажиллагаа зохион байгуулсан. Унтраах үйл ажиллагаа зохион байгуулахад нилээдгүй бас саад хүндрэл байсан учраас бусад нэмэлт ангиудаа дуудаад 2 дугаар дасаг ирсэн автомеханикчдаар одоо 6 давхрын Пассатны гадна хэсэгт байсан 5 иргэнийг аварсан автомеханикчдаар буулгаж ороо тэгээ бусад ангиудын нэмэлт хүчүүдийг дуудаж ихтлгүүрийг ерөөсөө
тэр чигээр бүсэж авч гал унтрах үйл ажиллагааг зохион болж ирсэн. Тухайн гал төмөрдөр одоо онцгой байдлын ерөнхий хангалтын гал төмөрдөд тэмцэлцгийн дарга ярьж одоо биднээсээ их удирдлагаар хангаж ажилласан нийслэлийн онцгой байдлын газар одоо гал төмөрдөр хаврах хаврдгаар ингээ манай ангийн захирагч хүртэл одоо удирдлага зохион байгуулалтаар хангаж гал төмрийг тактиктэй ингээ алдаад хөдөлгөө сайн унтрааж ажилласан. За албаныхаа одоо гал унтраах техникийн олон төрлийн спортоор би хичээлдэг байгаа. 1-р зэргийн тамирчин 2013 он 17 он хамгийн сүүлд одоо 18 онд Өвөрангай аймагт болсон бүсийн аврах тэмцээн байлдааны дархалтын төрөлд багаараа алтан медаль авч байсан. Энээс өмнөх нь бол дотоод хэргийн хууль ахуйлах их сургуулийн онцгой байдлын сургууль суралцж байхдаа 2-р курст гал унтрах техникийн олон төрлийн спортын улсын аваргаас багаараа хүрэл медаль байлдааны дархалт төрийг өржих зуудаа хүрэл медалуудыг тус хүртэж байсан. Энэ албаныхаа энэ мэргэжлийн спортоор одоо өөрийнхөө дур сонирхлоор хичээлж эхэлсэн байгаа. Одоо онцгой байдлын албанд одоо биднээс зайлшгүй хэрэгтэй болох аврах үйл ажиллагаанд одоо байнгын ашиглагдаж байдаг одоо тэрнийг ярьж одоо биднээс ард иргэдийг авраа хамгаалдаг. Энэ спортоор хичээснээр тэндээ бас гал унтраах үйл ажиллагаа маш хурдан маневрлаж хийдэг тийм онцлогтой давуу спортын төрлөө байна. 6 сарын 15-аас 9 сарын 15-ны хүртэл одоо гол усны эргүүлэр Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал төмөрөд хаврах 18 дугаар ангийн албаагч нартай хамтраад гол усны эргүүлэр ажилладаг байна. Тэр ажиллаж байгаа хугацаанд бол тэр одоо томилгот харуулж ажнаас буугаад шууд гол усны эргүүлэр явна. Өглөө 10-аас орой 20 цагийн хооронд гол усны эргүүлэр явж ажиллана. Тэгээ явж байгаа хугацаанд одоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй орсноос болж одоо усанд живжсэн одоо энджсэн тийм бишгүүл тохиолдлыг харж байна. Тэгээд хамгийн сүүлд гэх юм бол одоо 2020 оны 7 сарын одоо нэг наадмын үе дээр байна. Тэр үе дээр одоо ингээд гол усны эргүүлэр одоо хаад иргэд гол ус их бараадаад тийшээ гараад яж хат нэг хүүхд живжсэн яг одоо манай албаагч би одоо тухайн үед бидэд одоо 8 л өр гүйцэтгэж явж хат манай салааны ахлагч Махвал гэдэг энэ залуу одоо харж тухайн хүүхдийг одоо гол уснаас живж хат нь авран тэр хүүхдээ амнасаа явран хамгаалжсэн байгаа. Одоо ар гэрийнхэн хүмүүсийн эцэг эхчүүд нь одоо маш их баярсан талснаа илэрхийлээд хүмүүсээс одоо тийм сонсголоор бас маш их урмаар явцдаг. Хэдий одоо ингээд биднээс өөрөөхт ажиллаж чсэн хүмүүсээ одоо хүмүүсээс урмыг сонсоо явах нь өшөө илүү гоё эрч хүчтэй ажилламаар санагддаг одоо яг. Тийм бол одоо 2021 оны 2 сарын 7-нд одоо Богдаар хороолын одоо 11 дэх байранд одоо утаа гэсэн дуудлаар одоо манай яг салаа 2 дугаар тасыг эхэлж дуудлагаар гарсан. Тэгээ тус дуудлаар одоо 2 дугаар тасаа хөрөлцөө очоод одоо гал төмөр унтраагаад ажиллахад шууд дараагийнхаа нэмэлт дуудлагыг одоо 1 дугаар тасыг одоо намайг дуудаад тэгээ тэн дээр очоод одоо босоо суугчлын кабель шатчихсан. Ард иргэд маш их сандарч твдсэн. Ямар ч амьсгалах боломжгүй хортгийн утаад орчин тийм байдалтай. Тэгээ хүн амьсгалах боломжгүй тухайн орон сууцны иргэдүүд одоо гадна балконы аврах гарцаар ингээ бууж исэн, зарим нэг чадахгүй утаандаа боогдоод тиймэрхүү нөхцөл байдалтай тулгарч исэн. Тэгээд эндээсээ автомеханикчдаар 11 хүн одоо нийт одоо 66 хүний амь насыг одоо авраа хамгаалсан байна. Тэн дээр бол одоо хортгийн утаад орчин маш их одоо үзэгдэх орчин хязгаарлалт тийм битүү хаарууданд одоо ажиллаад бас маш хүндрэлтэй. Одоо тэрэн дээр одоо ард иргэдийг авч гарна. Тэгээд одоо
утаанд богдсон байгаа хүмүүс зарим нэг нь унтсан байна. Тэрнээсээ өргөж гарах нь тэгэл дамжилж гарна тэгэл янз бүр. Тэгээ ерөнхийдөө тийм хортгийн утаад очиндоо одоо тийм хөндлөлт жоохон хэцүү хүндрэлтэй байдаг та. За Төвөнгийн Бацмөр суманд одоо он хэрийн төвөр гарч чадтаа тэн дээр одоо 7 хоног ажилласан. Эх орон одоо ногоон байгууламж одоо тийм болсон юм шатж хат бас маш их хэмзэлж ийсэн ч гэсэн биднээс одоо тэгэл тухайн он хэрийн гал төмөр одоо унтраах гал онцгойдлын албаны бүхэл одоо газар хэлцүүдийн ажилтны албаагч нар бүгд хамаг чадлаар ажилласан. Тэгээ ажиллаж байгаа хугацаанд бас энэ тэмдгийн одоо пажирын сайн дурын бүлгүүмүүд одоо пажирын глав одоо аврагч гэдэг одоо тийм бүлгүүний эзэмлээ. Тэгээд тийм одоо клубүүд ирж ус мус зөөж өгөх эсвэл цэвэр хоол ундны цэвэр ус тэгэл одоо унтраах одоо ус мус одоо тэгээ ус ууг удирдах газрын одоо ус тээвэрлэгч машинууд маань ус мус зөөж ирээд ингээд жоо тэн дээр нь маш их баярлсан биднээс одоо дан ганц одоо онц хойдлын албагүйгээр одоо биднээс одоо их орноо хамгаална хайрлахгүй өөр одоо хийн хайрлахгүй гэдэг чи одоо тийм клуб сайн дураар ярьж маш их оролцож байсан. Бас тэн дээр бас нэг гадаад улсын иргэн бас ирээд өөрөө сайн дураар ус зөөж өгчээсэн биднээс одоо дээшээ одоо машин явах боломжгүй газар одоо хүн хоорондоо одоо дамжуулаад одоо усыг дээшээ уулууд зөөж исэн. Тэн дээр одоо гадаад улсын иргэн ажиллаж байсан. Тэр нь маш их одоо тийм бахархмаар одоо биднээсээ ажил тус тэмэр болсон. Тэгээ тэр хүмүүс өөрсдөө ч гэсэн одоо ихтлэхийн юм одоо шатж байна гэж байна тэгж байна гэсэн. Дотор одоо ихтлэхийг одоо шатаахгүй юмсан бүрэн авран хамгаална гэсэн одоо үүднээс одоо тэр олон залуучууд хөдөлгөөн одоо нэгдээд одоо тухайн Бацмөр сум дээр одоо унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан. Мөн тэн дээр бас зэвсэг төвчний цэргийн байгууллагууд бас маш их тустай болсон. Цэргийн галын бүлэг одоо тийм галын салаа бүлэг одоо ирж маш их дэмжлэг тусалцаа үзүүлсэн байна. Тэнд нь одоо маш их талархаж баярлсан.